Швейцарын бэлтгэлийн технологи Монголд. Швейцарын хөгжлийн агентлаг Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч Апу хувьцаат компанитай хамтран Швейцарын бэлтгэлийг нутагшуулах шинэ ноу-хау технологиг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Швейцарын бүс нутгуудад үе дамжсан бэлтгэл хийх арга нь өнөө хүртэл уламжлагдсан үлдэж, чанар, өвөрмөц самтаараа дэлхийд алдартай эрэлт ихтэй байдаг. 2016 онд Апу хувьцаат компани нь Швейцарын бэлтгэлийн мэргэжилтэн олон улсын зөвлөх Карлос Марбахтай хамтран шинэ сортын хагас хатуу бэлтгэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байв. I started very young, with 15 years. I started to cheese making in Switzerland, and after my graduation, I went to other places, and I was working also for Nestle in different countries. I'm open to transfer my knowledge because I have many experience in different countries, and very quickly I can see where is something to change. But I have seen that also in Mongolia we have very good cheese makers, very good specialists, and together with them it's easy to find out how we can improve the quality of the milk, the quality of the cheese making. Because we need the best milk. With old milk or with bad milk, we cannot make a good cheese. And in Apu, I found very good quality of milk because we have in Apu a service who is working together with the farmers and to show them and to tell them how to make good milk with good fodder. Анх 14 настайдаа бэлтгэл хэрхэн хийхийг нах захаараа заалгаж байсан Карлос тасралтгүйгээр суралцсаар өөрийгөө хөгжүүлж шинийг эрэлхийлсээр амьдралынхаа 66 жилийг бэлтгэл хийхэд зориулж дэлхийн нийт 5 твийн 20 гаруй орны 50 гаруй бүс нутагт бэлтгэл хийх арга техникээ заан сургажээ. Өдгөө 80 настай тэрээр 22 гаруй жилийн өмнө Монгол оронд анх ирж зуданд нэрвэгдсэн малчтад туслах Швейцарын засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийг онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн захиргаатай хамтран малчтад бэлэн мөнгөний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан түүхтэй. Түүний хуримтлуулсан ариун их туршлага, арга барилаас суралцж, Швейцар бэлтгэл хийх технологиг Монгол нутагтаа нутагшуулж, залуучуудаа сургах нь хамтын ажиллагааны чухал үр дүн юм. 2016 онд бид нэр Карлстай ажиллаж хахад нэг юм хэлж ирсэн. Швейцар бас 5 сая малтай. Гэсэн мөртлөө 250 сая долларын бэлтгэл экспортлдог. Гэтэл танаа улс хэдэн сая малтай вэ гэж надаас нэлээд тийм ёжтой асууж ирсэн байхгүй юу. Тэгээ тэр үг миний толгойд бас үлдсэн байсан. Тэгээ яг энэ утгаараа би жилийн бэлтгэний импортын судалгааг бол хийлгэж явсаар агаад ер нь энэ одоо бэлтгэл гэдэг юмыг Монголдо үйлдвэрлэлээ илүү нөгөө байгаль орчин дээлтэй хаягдлагүй хэлбэрээр төслөө хэрэгжүүлэх гэдэг ийм шийдлийг бол бид нар гаргаж ирсэн байгаа. Энэ хүн 66 жил бэлтгэл хийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 66 жилийн туршлага гэдэг бол үнэндээ агуу юм байгаа. Тэрнээс багч гисэн зүйлийг бид нар ойлгож авч үлдэж энэ нутагтаа нутагшуулж залуучуудаа сургах нь бидний одоо энэ хамтын ажиллагааны маш чухал үр дүн байх ёстой. Энэнд бол бид нар нэлээд ихтгэл найдвар тавьж ингэж ажиллаж байгаа гэсэн үг. Монгол улсад бэлтгэлийн импортын хамаарлыг бууруулж, органик бэлтгээр дотоодын зах зээлийг хангаа зогсохгүй. Эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгох нь хоёр улсын үндэсний үйлдвэрлэлийг бүтээгч мэргэжилтнүүдийн хятадд хүрэх үр дүн юм. Монгол үнэний сүнд тохируулан Монгол бэлтгэл үйлдвэрлэж, брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад үнэт зөвлөгөө, шинэ ноу-хауг нэвтрүүлж буй бэлтгэлийн мэргэжилтэн Карлос Марбахт баярлалаа.